Let's go. За би өнөөдрийн бичлэгээр өвс. За тэгээ дээрэс нь Монгол Улсын эрүүгийн хуулинд хар тамхины талаар ямар заалт байдیں۔ За тэгээ дээрэс нь хар тамхи гэж юу гэлдیں۔ За тэгээ дээрэс нь хар тамхи гэд нэрлээд байгаа зүйлүүд чи хэрэглэхээр яагаад гэдэм бэ? Юу болоод байд юм бэ гэдэг талаар өөрийнхөө одоо мэддэг жижигхэн мэдлэгийн хүрээнд. За тэгээ дээрэс нь бусад их сурвалжуудаас олж авсан мэдээллүүдийн хүрээнд нэг юм бичлэг хий гэж бодоод хийсэн юм аа. Тэгээд би өчигдөр орой Instagram, Facebook дээр өвс орж байгаа бичлэг постлсан. Тэгээд угаасаа тэрийг үзээд манай ах トゥ нар ч юм аав ээж юм уу ер нь олж байгаа. Таагүй байсан нь ойлгомжтой байх. Гэхдээ би тэр бичлэгийг яагаад хийсэн бэ гэхээр энэ бичлэгийг хийхин тулд тэр бичлэгийг зүгээр хийж удаа хийсэн. Тэгээд би бол ямар нэгэн байдлаар хөвөлтөрч өгөө. Яагаад гэвэл би Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид амьдардаг. Тэгээ энэ болохоор өвсийг яг аль бие усны төлөөрөөс нь худалдаж аваад хэрэглэх юм бол ямар ч хөвөлтөрсөн юм байхгүй. Ер нь бол хүн ингээд яг өөрийнхөө яг мэдгүй байгаа зүйлээсээ ингээд харанхуугаар айна гэдэг бол жоохон харамсалтай зүйл шиг санагдаад. Тийм болохоор энэ талаар ингээд үнэн бодистой мэдээллийг тодорхой хэмжээнд гэсэн өөрийнхөө хэмжээнд хүргэе гэж бодоод ингээд ийм бичлэгч гэжтэй зүгээр энэ бичлэгийг бидэд дахиж бол яг энэ талаар дурдсан ярьсан тийм бичлэг бол хийхгүй. Яг хар тамхи гэж юу хэлээд байгаа юм бэ? Монгол улсад хар тамхи гэж юу ойлгоод байгаа юм бэ гэхээр Монгол улсын нэгдэн орсон нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны мансууруулах эмийн тухай, 1971 оны сэтгцэд нөлөөт бодисын тухай, 1988 оны мансууруулах болон сэтгцэд нөлөөт ийм бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцийн жагсаалтад орсон байгалийн гаралтай мөн нийлэгжүүлсэн бодисуудыг хар тамхи гэж ойлгоно. Сүүлд нэг юм асуудал гарсан. Тэр нь юу гэхээр хүмүүс тэгээдсэн л да. Одоо ингээд энэ конвенцэд нэгдээд орсон. Тэнгүүт нь конвенц дээр нь ингээд жагсаалт байгаа. Ийм бодис, ийм юмуудыг ийм хар тамхи гинэ гэдэг ч юм уу. Ийм байдлаар орсон гэж хэлсэн. Тэгээ 2020 онд болохоор хүмүүс энэ өвс гэдэг байгаа зүйл чинь энэ жагсаалтаас чинь гарчлаа. Тэгээд яагаад одоо энэ жагсаалтаас чинь гарцсан бахад хүмүүсийг шүүхээр оруулаад ингээд яал өгөөд байгаа юм бэ гэсэн нэг тийм асуудал үүссэн. Тэгээд би тэрний хариултыг сая олж шиг боллоо. Тэр нь юу 2020 оны 12 сарын 20-нд канабисыг 4-р зэрэглэлээс хасаад 1-р зэрэглэлт нь хിവэр үлдээсэн юм байна. Тэгээд тэр 4-р зэрэглэл нь ямар учиртай байсан бэ гэхээр ерөнхийдөө бол нэлээд аюул өндөртэй. Тэгээд дээрэс нь эмчилгээний ашиг багтаа гэж үздэг тийм одоо бодисуудын жагсаалт байт юм байна. Тэрнээс нь хасаад 1-р зэрэглэлээр нь үлдээгээд тэгээд 1-р зэрэглэл нь юу гэсэн үг вэ гэхээр хатуу хяналттай мансууруулах бодисын үндсэн жагсаалт гэдэг. Энэ дээр одоо хүртэл тэр бидний хэл зансан өвс, канабис гэдэг тэр зүйл чинь ингээ байгаа юм байна шүү. Хар тамхитай холбоотой энэ хуулийн зүйл заалтан дээр яг ямар үйлдэлээр хүн буруутгах болох вэ гэхээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэд ийм үйлдэлүүд байна. Тэгээд дээрэс нь 28 дээр мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах. Тэгээд дээрэс нь мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг завших. Тэгээд 20-ын 10 дээр нь мансууруулах үйлчлэгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах гэд ерөнхий ийм одоо үйлдэлүүдээр буруутаж
болох байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө яг эндээс ингээд би өмнө нэг ингээд бодож ирсэн л доо. Тэгээд яг энэ үйлдэлүүдийг ингээд бодоод үзэхээр хүн хэрэглэхээс бусад бүх үйлдэл одоо ямар нэгэн байдлаар гудамд нэг юм харт тамхи гэж нэрлэх хоржууд байх юм бол тэрийг бариад л авах, тэгэл өөртөө авч явах, хадгалах, гэртээ аваачих юу гэдэг хэрэглэхээс бусад тэр бүх үйлдэлүүд дээр хүн ингээд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх нэ гэж би бол ойлгоод байгаа юм. Дээрээс нь мэдгүй хаан ч мэдгүй. Ер нь бол хүмүүс асар их хэмжээгээр харт тамхи гэдэг байгаа зүйлийг хэрэгжилж байгаа. Тэгээ энэний одоо хууль бус эргэлт нь угаасаа байгаа гэсэн үг. Тэгээ дээрээс нь асар их мөнгө энд чи яригдж байгаа. Тэгээд маш одоо аюултай хэмжээнд ерөнхийдөө би бол байгаа гэж боддог. Тэгээ Америк ч гэсэн ерөнхийдөө би ингээд хэсэг хугацаанд ингээд амьдраа харахаар за энэ харт тамхи гэдэг байгаа зүйлийг одоо хүссэн хэмжээгээр хаанаас ч ямар ч байдлаар ингээд олоод авах боломж маш өндөр байна. Тэгээд энэ бол зүгээр нэг тийм амар хэцүү юм биш. Зүгээр л мөнгөний төлөө л ингээд авч болж байна. За гэхдээ би одоо өчигдөр одоо Facebook, Instagram дээр постлсан бичлэгэн дээр би ингээд өөрөө өөс татсан. Гэхдээ би энийг ингээд альва нэгэн байдлаар хүмүүсийг өөс татаач. За ингээд тэгээч гэж юусоо уриалаагүй. Би зүгээр л яг үнэн бодтой мэдээлэл хүргэе гэж бодсон болохоор угаасаа ингээд альва зүйлийг ингээд шууд хориглоод чи болохгүй чамааг шорно тийм эн чин болдоггүй юм гэж хэлээд ерөөсө болдоггүй юм шиг байл л те. Гол нь юу гэхээр хүн альва зүйлийн талаар ингээд үнэн бодтой мэдээлэлтэй тэр талаараа ингээд мэдчихийж өөрийгөө ингээд уралсан сэргийлэх. За эсвэл ингээд ямар нэгэн байдлаар ингээд хүн яагаад арх ууж тамхитдаж харт тамхи хэрэгэлт юм бэ? Гэ бодоо утсан чинь хүн зүгээр л тэндээс ингээд тухайн хэрэглэж байгаа үед таатай мэдрэмж аваад тэгээ тэрийг дахин мэдрэхин тулд ингээд дахин хэрэгэлдэг юм байна л да. Тэгээ бид нар ингээд арх уусан үед хөөрөлт автах тий юм аз жаргалтай мэдрэх тэгээ бүх зүйл ингээд юм маш гоё байгаа юм шиг мэдрэх ч юм уу тийм хөөрөлт автдаг штэ. За тэр нь яг юу болоод байгаа вэ гэхээр допамин гэдэг тийм химийн бодис толгойд ингээд байд юм байна. Тэгээ тэрийг ингээд бид нэр драг хэрэглэсэн үед байгалийн хэвийн хэмжээнээс асар ихээр ингэж ялгаруулт юм байна. Нөгөө талдаа тэр чинь ингээд одоо тэр ямар нэгэн хэрэглэсэн бодисны үйлчлэл чинь эргээд ингээд жирийн хэмжээнд очиход хүн асар их хэмжээгээр юм сэтгэлийн готрал дээрээс нь таагүй нөгөө талынхаа таагүй мэдрэмжүүдийг ингээд мэдэрч эхэлдэг би анзаарсан. За тэгээд яг тэр таагүй мэдрэмжүүдээ мэдрээд эхлэнгүүт дахиад нөгөө нэг одоо тарих би нөгөө нэг бодисоо хэрэглэх ч юм уу архиа авах ч юм уу тамхитдах ч юм уу тэгчих юм бол ингээд буцааг хийм байдалтай ингээд орчихно гэж бодоод дахиад ингээд хэрэглэдэг. За тэгээд дахиад хэрэглэнгүүт нөгөө нэг допамин дахиад ингээд ялгараад тэгээ ерөнхийдөө ингээд тийм давтамж ингээд явагдах тусам яг юу болж байгаа гэхээр за тэндийн юм болт юм байна. Давтамж нь хүний бие альва зүйлд ингээд удаан хэрэглэх ингээд байх тусмаа ингээд тийм дадал зурс суугаад тэрэндээ ингээд дасан зогцдог. Тэгээд допамин ингээд хэмжээгээр ямар нэгэн гаднаас бодис аваад ялгаруулаад ялгаруулахаар сүүлдээ ингээд тэр ялгарлал нь багасдаг юм байна л да. За тэгээд дээрэс нь за би ингээд амьдралтаа хамгийн анх удаа ямар нэгэн бодис хэрэглээг бодох юм бол тэр бодисын үйлчлэл надад хамгийн ихээр үйлчлэнэ. Маш юм хүчтэйгээр. За тэгээд энийг ингээд олон дахин хэрэглэх тусам ингээд тэр одоо бодисын хэрэглээ нь ингээд багасна. Одоо хэрэглээг нэ тэр бодисын үйлчлэг нь. За тэр бодисын үйлчлэг нь ингээд багасаад тахлаар хүн ингээд тунгийн нэмд юм байл да. Ингээд өмнө анх авч ирсэн мэдрэмжээ ингээд авахгүй дахиад ингээд илүү ихээр хэрэглээд байна. А гэтээ нөгөө талдаа нөгөө нэг альва зүйлд ингээд төлөөс байгаа штэ. Яг ингээд сайхан зүйл аваад байгаа юм шиг хэрнээ эргээд нөгөө төлөлтөөс нь ингээд улаан их болоо хоримтлагтаад тэгээд сүүлд нь ингээд яг одоо тогтмол хэрэглэгч болох одоо шалтгаан би энэ юм болов гэж би харсан. Яг л хүн ингээд таагүй мэдрэмж аваад ямаргүй шүү. Тэгэхээр ингээд таатай болохгүй тэр юм баярлаад шүү дээ. Хүн ингээд байнга өвс ороод
Тэгээ тэрийг ингээл өдрөө болгон хэрэглээд тэгээд хэрэглэхээ болох юм бол асар их уур уцаартай, асар их сэтгэл зүйн ингээд таагүй мэдрэмж мэдрэх. Тэгээ тийм болж хувирд юм байлээ. Би тэрийг бол ингээд амьдрал дээр олж харсан та. Хүмүүс бол угаасаа мэдж байгаа. Олон өдрөөр ингээд арх угаад ингээд давтамжтай удаан хугацаанд ингээд арх уцсан амар их ганцаардал тэгэл хардаар зүүдлэгч гэдэг юм уу те дарклаад байдаг штэ. Тэр бол ингээд допамин ялгархаа байлаа бүр байхгүй болоод тэг ингээд бодит байдал дээр зүгээр байсан ч гэсэн тэр хүн аз жаргалыг мэдрэхгүй. Асар хэцүү болчиход байгаа. Тэгээд тийм болохоор допамин гэдэг зүйл ингэж ажилтдаг учраас тэгээд дээрэс нь за эрүүл үйлэн дээр ингээ манай Монгол улсад энэ зүйлийг ингээд харт тамхи гэж заасан учраас одоо би бол энэ зүйлийг дээрэс нь ерөнхийдөө хүмүүсийг битгий хэрэглээсэ гэж бодож байгаа. Гэтэ үгүйсээ битгий хэрэглээсэ гэдэг хүмүүс угаасаа болохгүй л тий. Тэгээд аливаа зүйл бол угаасаа хүний өөрийнх нь ухамсар дээр ингэж тулгуурлаж явдаг. Тэгээд энийг ухамсарлаж ойлгосоо гэж бодож байна да. Өвсийг ингээд удаан хэрэглэснээр хүнд ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ гэдэг баг зэрэг судлаа үзэхээр за тархинд бол хүний санах муудна. Тэгээ шин мэдээл тогтоох сурах чадвар буурна. Анхаарал шийдвэр гаргалт сулрна. Урам зориг багасна. Юмыг хүсэлгүй болно. За тэгээ дээрэс нь 25-аас доош наснд их хэрэглүүл тархины хөгжил сөрөг нөлөөтэй гэж байна. За тэгээд сэтгцийн эрүүл мэндэд болохоор сэтгэл гутрал, түгшүүр нэмэгдэх, паник, дайралт, айдас, тэгээд зарим хүнд хий үзэгдэл, параной болох. Тэгээ удаан хэрэглэсний дараа ууртай болох, нойр уйдах, тайван бус байдал үүсэх гэдэг энэ зүйлүүдийг үүсгдэг юм. Энэ бол угаасаа тодорхой зүйл шүү. Үүсгээд сорж жагаад сорхгүй байгаад үзэх юм бол яг ингээл амар ууртай, дээрэс нь мартамхай, дээрэс нь ер нь бол яг энэ түрүүний хэлсэн юм сөрөг нөлөө үзүүлдэг шүү. Би ингэж харсан. Америкт ингээд харт тамхич шүү дээ. Өвсийг ингээд хууль ёсны болгоцсон. Тэгээ энийг бол ингээд хүссэн үедээ хаанч хэрэгжилж болно гэж бодчихсэн. Гэхдээ нь бол ер нь асар том андуурл юм байлээ. За тэгээд яг энийг ингээд бодохоор одоо альва хэрэглэгч бараа бүтээгдэхүүн байгаа газар бол мөнгө яригддаг. За тэгээд альва зүйл ийм хуулиар ингээд асар их хориглоод атсан улам далд хэлбэрлэгөө шилждэг. За тэгээд түүнийгээ дагаад одоо эдийн засгийн асар том эргэлт тэгээд дээрэс нь хууль бус мөнгө тэнд ингэж явж байна. За тэгэхээр Америк ямар бодлого баримтлсан бэ гэж би бодсон чинь зүгээр тэр асар их том мөнгөний эргэлтээс татварыг нь авах. Тэгээд дээрэс нь одоо үүс гэдэг зүйлийг хэрвээ ингээд хууль ёсны болгоод дэлгүүр дээр ингээд зарчих юм бол одоо тэрийг ингээд хүн ер нь ингээд болохгүй зүйл рүү амар татагддаг юм байл л дээ. Тэгээд тэр мэдрэмж ингээд дээрэс нь багасчих. Дээрэс нь ингээд зүгээр байдгийг юм чиндээ гэж бодчих юм бол заавал ингээд өдөр болгон хэрэглээл те ингээд хорхооцсон байгаа шиг байгаад шаардлагагүй юм болоо санагдсан. Би бол ингээд миний гол зөрсөн зүйл нь юу гэхээр за ингээд харт амхи юм байна, өвс юм байна. Ингээд чин тэгж ингээд амар тийм буруутгаад байхыг хүссэнгүү. За тэгээд нөгөө талдаа за ингээд би өвс татаж ингээд үзүүлээ. Тэгээд дээрэс нь өвс ороод өвс бол ингээд юм гой зүйл байна, юм тийм байна гэж хэлхийг хүссэнгүү. Хамгийн гол зүйл нь зүгээр өөрийнхөө чадлын хэмжээнд бодиттой мэдээлэл, үнэн зөв мэдээлэл ингээд хүргэхийг хичээлээ. Тэгээд ямар ч гэсэн сонирхолтой байсан байж магадгүй, сонирхолгүй байсан байж магадгүй. Тэгээд энэ бичлэгийг үзсэн баярлалаа. Дараагийн бичлэг угаасаа зөндөө хийгдэн. Энэ он зөндөө олон бичлэг хийгээ бодсон байгаа. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Хүнийг ерөнхийдөө айцаар нь өдөрдөж захирдаг гэдэг ойлголт хоцрогдсон шүү. Ахнараа, эгчнараа, найзуудаа. Хүнд эрдэм мэдлэг боловсрал, үнэн зөв мэдээлэл олгож, шударга байж хамтдаа дасан зохицож амьдрий шүү гэж
зарим нэгэн хүмүүст хэлмээр санагдаад байдаг юм. Тэгээд бүгдээрээ өөрсдийнхөө өдрийг ая тухтай таатай өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай.